чамайг сүйдэн шиг дагаж явдаг сүнс үнэндээ чамаа хамгаалж исэн бол яах вэ? Химижи Вакаба хаа явсан газартаа сүнс хардаг баг сургуулийн охин. Үүнээсээ болоод сургуульд энэ ангийнх нь түүнээс зайгаа барьдаг. Гэтэл нэг өдөр гистэй арах замдаа намайг хүчлээч гэсэн бичигтэй хайцаг дотроос нэгэн итгээд ягаан сүнстэй таардаг. Вакаба түүнийг Почан гэж нэрлэн гистэй аваачиж өсгөж эхэлнэ. Хамгийн сонин нь Почан бусад сүнс шиг аимшигтай биш. Харин ч хөөрхөн, хөвжөлтөө бас Вакабагаас өрөөсөө салдгүй. Эхэндээ бүх зүйл өхөөрдөм санагдана. Почан гаж иснээс хойш Вакабач баг багаар хүмүүстэй дотносож эхэлдэг. Сүнс далд хүчинд хит дуртай ангийнхан охин Азумареко мөн Вакаба шиг ил бүсийн зүйл хардаг. Юки Наоята хүртэл нөхөөлнө. Гэхдээ худалгүй Вакаба өөрийнх нь энэ хүүхчин маш аимшигтай ирээдүрөө хөтлөж магадууг ойлгож эхэлдэг. Тэгээд хамгийн том асуулт үлдэнэ. Почан гэж яг хэн бэ? Бас яагаад Вакабаг тойрсон сүнснүүдээс хамгаалаад байгаа юм? Ошикири Ринсукигийн мангагаас эдэлсэн Попипо Арасаро анги бүрэн ердөө 4 орчим минутын уртаач үнэхээр сонирхол татан бөгөөд төгсгөлд нь бүр санаанд оромгүй зүйл гардаг. Өдөр бүр нэг аним.